За одоо чи эхлэе. Би За, тэгье. тодорхой. За би энэ удаад бол бүжээ хичээстэй яагаад энэ одоо Сэдэг Queen болоод Австрал аяллаа тухай ном бичих болсныг нь асуумаар байгаа юм. Тэгээ хүмүүс ч гэсэн угаасаа асуумаар санагдаж байгаа байх. Австрал аялал гэж бас мэдэхгүй хүмүүс бол яагаад юу Австрал аялал гэж юу юм бэ гэдэг тухай асууя гэж их бодож байгаа хаа. Би бол бас асууя гэж бодоод байна. За тавчралдаа ер нь бол Австрал аялал гэдэг маань ухамсартайгаар энэ махан биеэ орхиод сүнсээрээ аялах юм байна. Тий. Тэгээд өөрийнхөө хүссэн газараа очиж чаддаг болох. Энийг одоо зарим хүмүүс сонсвол өстой галзуу солиотой тэнийг юм яриад байх бах та тий. Гэхдээ яг хүн өөрийнхөө бодит юмд өөрийнхөө хэмжээнд л итгэдэг юм чинь. Тэгээ итгэвэл итгэн, итгэхгүй бол итгэхгүй янз бүр л байх бах. Тий. Тэгээд Австрал аялал хийдэг хүмүүс бол мэдгэл ах л та. Тэгээд би мундаг Австрал аялал хийдэг хүний хажууд бол би үнэхээр жижигхэн штэ чадахгүй. Тий. Одоо залуучууд манай Монгол залуучууд ихтэй айгүй мундаг болсон байгаа байхгүй юу. 10 хэдэн настай хүүхдүүд Австрал аялал хийж тэд нар яаж яах вэ гэхээр шүн унтаад өглөө үүрээр сэрчээд ус уугаад буцаж хөвтөөд тэгээд аяллаа гэдэг. Тэд нар нөгөө хүмүүсийн сүнсэн бие чинь одоо бидний оюуны хөгжил гэдэг юм уу сүнсний хөгжил бүх юм ингээд давхархтай байгаа шүү дээ өөр тий. Тэрнээсээ шалтгаалаад бид нар аялахтаа хүртэл өөр байдлаар аялдаг. Зарим одоо дээд түвшинд аялдаг хүмүүс одоо бүр од модон дээр гардаг гэд тэрийг бол ярьдаггүй нэг их ярьдаггүй. А яриад эхлэх юм бол тэр бол бас худлаа байх магадaltaй. Би бол зөвхөн одоо миний номыг уншаад үзэх юм бол тиймэрхүү хэмжээнд л аялдаг юм байгаа. А тэгээд ягаад ийм ном бичсэн бэ гэвэл манай авчид зохиолч штэ. Тийм. Зохиолч учраас манайд юусаа дандаа бага байхад ном л өгдөгс байхгүй. Тэр үед нөгөө нэг айлууд чинь байхгүй ханаараа дүүрээ ингээл хивс мивс тавиал тэгэл сервант мөрөн тавиал амар гоё одоо баян чинэлэг байсан. Тэгсэн манайд яадаг байсан чинь нэг ханаас нь таа шалнаас таа зуртлуус ном л өөрхөттэйсэн. Тэгээ би тэрнээсээ жоохон бахт ичдэг л байлаа найзуудаа гэртээ оруулахаас тий жоох юм чинь тэгээд тийм байсан байхгүй. Тэгээд тэр болгоны чинь хүүхэд бол уншихгүй штэ. Гэхдээ хажууд ном байгаад байгаа учраас яалтч нөлөөлтэй юм шиг байгаа. Жохон ингээл завчлаа гарахад тэр номыг нь уншаал. Тэгсээр хагаад нөгөө нэг жохон утга уран зохиол дуртай болсон. Тэгэж явж байгаад би нөгөө нэг 4 биш 4 гээд ануудаар гээд нэг залуу зохиолчийн номыг уншсан байхгүй. Тэгээд тэр болохоор тухайн үедээ бас айгаа өрмөцмөр бичдэг тийм зохиолч манай аав хүртэл одоо хүртэл хэлдэг. Би бол ануударын дээр номыг бол үнэхээр хүлээж авч чадаагүй айгаа өрмөц өөрөөр бичсэн гэж хэлжсэн. Би болохоор тэрийг яаж явж байгаа юм бүүмэд 10 жил тахтаа олоод уншсан. Тэгээд тэр бас надад миний нөгөө бичлэгийн хэлбэр одоо өнөөдөр бичихэд маань нөлөөлсөн юм шиг байна. Нэгдүгээр тэгээ хоёрдугаар би болохоор нэг бидний үед чинь аюур цанахын номыг л их уншдаг байлаа шүү дээ. Хар номны цуврал тэрийг уншдаад Монтеныг би одоо ч уншдаг. Тэгээ Монтен дээр утга уран зохиол гэдэг бол зөвхөн уран яруу одоо тийм тансаг сайхан байх ёсгүй юм аа. Хэлбэр нь ч гэсэн гурвалжин ч байж болно, дөрвөлжин ч байж болно. Энэ бол одоо нөгөө нэг зохиолоо бичиж байгаа хүний л өөрийнх нь одоо чадвар гэх нь хаашийн тий одоо өөрийнх нь л тэр одоо онцлог байх юм аа гэж бичсэн байсан. Тэгээл би ерөөсөө юу ойлгосон бэ гээл би одоо бичиж болно штэ. Бичихтэй би заавал яагаад одоо хөдөө тал нутаг бичээд л морь бичээд л эсвэл заавал сайхан ингээл хүмүүс төсөөлөн бодуулах гал ургуулan бодуулах гал тийм уран яруу бичих хэрэгтэй юм бэ. Тэгэж бичихгүй байж болох юм байна гэд. Тэгэж би өөрийнхөө одоо бичлэгийн хэлбэр минийх тэгэж тогтсон байж магадгүй. Гэхдээ цаашдаа бас ингээл өөрчлөгдөд идэв ч тэ. Би одоо туршлагагүй байгаа юм чинь туршлага суух тусам өөр байж болох юм л та. Тийм учиртай. Зөв ойлголоо. За тэгэхээр мэдээж таны аав юун төрөнд хамгийн их нөлөөлсөн байх нь. Гэхдээ та бол ааваасаа тийс өөр тий өөрөөр бичдэг байхаа гэж бодож байгаа. Тэгээд манайд бол яг одоо таны тэ бичиж байгаа шиг Австрал аялал Сэдэг Queen өгүүлэл бичдэг зохиолчд ер нь хэр олон байдیں۔ Ер нь их байдгүй ч болов гэж би бодоод байгаа шүү дээ. Бас уншигчд бас тийм олон биш баха. Яг Австрал аяллаа тэмдэглэлгээд бичсэн хүн одоо байхгүй хаа. Тий. Энд гэхдээ яг нөгөө тэмдэглэл биш. Энийг нөгөө нэг утга уран зохиолын хэлбэрт оруулаад бичсэн. Тийм юм чинь. Тэгээд би энэ номоо нөгөө нэг бичээл гарах уу яах уу гэж бодож байгаа. Тэгээд хүмүүст уншуулж үзүүлсэн байхгүй юу? Яг нөгөө нэг одоо энэ салбартаа л
тэргүүн гарамгай хүмүүст уншуулсан. Аха. Тэгээд тэр шинжлэх ухааны доктор Батогт докторт уншуулхад бүр энэ бол хаус төрлийнх энэ бас нэг утга орон зохиолын өөр төрөл учраас судлах ёстой юм а гэж бас надад хэлчихсэн. За тэр номын ихэнд ч байгаа. Тэгээд Инхүү Хаяр гээд Монгол Улсын боловсролын их сургуулийн доктор профессор бас мундаг хүн байгаа нүг галсан сүх ахын шүлгийг анх гаргахад нь л одоо задлж исэн. Тийм тэр одоо модерн тэ орчин үеийн утга орон зохиол талдаа их судалсан хүн. Тэр хүн бол бас л бас энийг бол гаргах л ёстой ном. За засах зүйл байлгүй яах вэ? Гэхдээ гарах ёстой ном шүү гэж хэлжсэн. Тэгээд дор зовтын инх бол тэгээд манай уншигчид бол өстой бүгдээрээ сайн мэдж байгаа илгүү дээ тий. Би бол Панан гэж тууж ин 10 жилд уншаад уйлдаг л байла. Өстой мундаг гоё бичдэг. Тэр зохиолч инх бол дах маань уншаад за бүжээгийн ном бас одоо бас л өрмөц ном болжээ. Энэ бол хайрын тухай юм байна. Гэхдээ одоо зөвхөн одоо яг хосуудын тухай, аав ээжийн тухай ч юм уу тийм хайр бүх төрлийн хайр юм аа. Маш их бартаатай тийм замаар явж байгаа юм байна гэж тэгж одоо битгсэн байгаа. Тийм би өмнөдөө бас уншсан. Тэгсэн байгаа. Тэгээ ер нь бол манай үзэгчид сая бит хоёр ярианаас анзаарсан баг тий. Бүжээ ихчийн астрал аялал хийсэн. Тэгээ зүүдэндээ ч юм уу аль эсвэл нөгөө сүнсэн ертөнцид аялсан аяллаа тэмдэглэлийг уран зохиолын хэлбэрт оруулсан гэдгийг ерөнхий ойлголтыг бол авсан баг. Тэгэхээр уншаад үзээрэй. Одоо астрал аялал ямар байдгийм бэ гэдгийг. Бурхан минь бас аялал хийдэг хүмүүс амар мундаг юм чи би бас тэгээ хэлчихүүлстэй балрын шүү. За тэгтээ ингээд бичлэгээ ингээд дуусгая. Шүрээдээ маш их баярлалаа.